Бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Эзний өмнө бидний агуу эзэн танд энэ өдрийн төлөө талархаж бид бүх магтаал хүндэтгэлийг танд өргөж яг одоо өөрийн ариун бичвэр амьд үг сургаалаараа та бидэнд хүслээ мэдүүлэх болтугай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Халелуя. За бүгдээрээ сууцгаая. За бүгдээрээ эргэн тойрондоо хүмүүстэйгээ нэг сайхан мэдчлээ. Эзэн таныг өрөөх болтугай. Бүгдээрээ өрөөе. Бурхан таныг өрөөх болтугай. Эрүүл саруул, эрч хүчтэй, урам зоригтой амьдрцгаая. Амен. За бүгдээрээ сайхан шинэлсэн. Тэ өнгөрсөн бүтэн өдөр чинь шинийн одоо 2 гэж хэлж болохгүй болчиход байгаа. 3 болох гэдэг. Шинийн 1 байхгүй болцсон байсан тийм үү? Яатсан бэлээ тэгээ. За ямар ч гэсэн бүтэн өдөр бол гоё шиний өдөр таарч бүгдээ бас цуглаандаа ирж оролцож бивэнтэйг бас золгосон. За тийм цагуудыг бас гаргасан байна. Тэр өдөр би бас байгаагүй л дээ. Тэр байхгүй. Тэгээ тийм одоо мэдээ сонссон байна. За ямар ч гэсэн хүмүүс маань бүтэн өдөр ялангуяа 9 цагийн цуглаан дээр ер нь ихэнх хүмүүс ирсэн гэж чинь олон хүн. Нөгөө 9 цагтаа сайхан цуглаандаа суучаад гар золгох гэж бэлдсэн юм шиг байна тийм үү? За бид нар цагаан сар гэдэг бол бидний хаврын баяр. За цагаан сар гэдэг бол монгол хүмүүсийн хувьд маш их үнцэн ач холбогдол өгдөг баяр байгаа. Нөгөө талаар энэ бол шинэ оноо, шинэ жилээ өгтөж байгаа. Бид нар хахир хүүтэн өвлийг даваад гэж ярьдаг тийм үү? Бид нар сайхан ирж үе цагаа өгтөн авч байгаа тэр сайхан цаг байна. Мөн цагаан сар гэдэг бол бас биднийг тийм одоо өглөг байдал өдөөсөн баяр байна. Нэгсэндээ бид нар биеиндээ бэлэг өгж бас хүндлийг бий болгодог. Ахмад настай хүмүүстэйгээ очиж золгодог энэ гайхалтай баяр байгаа. За ямар ч энэ баярыг бид нар сая ингээд өнгөрсөн 7 хоног тэмдэглээд өндөрлж байна. Харин амьдрал цаашаа үргэлжлэлсээр л байх болно. Тийм. Баяр гэдэг бол зөвхөн амьдралын нэг хэсэг л байна. Бидний дурсамж энэ жилийн цагаан сар 2025-ны цагаан сар ямар болсон, хэдэн айлаар орсон, хэдэн жирхэг бууз идсэн. За буузаа тоолоод явдаг хүн ч бараг байхгүй байх л та тийм үү. Тэгээ хэдэн айлаар орсноо бол тоолоо явж байгаа. Ингээд энэ бүм дурсамж үлдчихэж байгаа. 2026 оны цагаан сар яг ямар болохыг бид бүгдээрээ мэдэхгүй. Нэг үгэлгээд дараагийн 30 минутанд хүртэл юу болохыг бид нар мэдэхгүй. Тэгээ ер нь бол бидний өмнө байгаа цаг минутууд бүр шин гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээ шин учраас бид нар шин зүйл дотор шин зүйлээс бид нар юм суралцдаг байгаа. Тэндээс шин юмыг ойлгодог байгаа. Эсвэл бид нар одоо өөрсдийн өнгөрсөн амьдралтаа ч гэдэм үү өчтөр уржигдэр гаргасан зарим нэгэн өөрийнхөө алдааг засах боломжийг бас олгож өгдөг байгаа. Тэр ирээдүй гэдэг бол үргэлж боломж гэсэн үг. Бид нар яг одоо сууж байхдаа бид нар ирээдүйнхэн төлөө сууж байгаа. Тэр нэг юм үг гэдэг юм уу? Бүх ирээдүй чинь өнөөдөр шингэсэн юм а гэж. Бид нар ирээдүгөө маш гоёор төсөөлж, харж, бодож, мөрөөдөж ийм ирээдүг байгуулъя, ийм гэр бүлийг байгуулъя, ийм амьдралыг бий болгоё, бүтээ гэж бодож байгаа бол тэр бүх хүсэл мөрөөдөл бүхэн чинь өнөөдөрт шингэсэн байгаа гэж. Нэгсэндээ өнөөдөр та юу бодож, өнөөдөр та юу үйлдэж, өнөөдөр та юу ярьж амьдрна, тэр чинь ирээдүйг чинь бий болгоно л гэсэн. Ирээдүй чинь тусгал гэсэн өнөөдөр байгаа. Тэгээ өнөөдөр би та бүхэнд хуваалцахаар бэлдсэн өнөөдрийн номлын сэдэв болохоор хэрхэн итгэлээр амьдрах вэ гэж. Нэгсэндээ үргэлжлүүлэн бид нар өдөр бүр цаашаа үргэлжлүүлэн итгэлээр амьдрсаар л байх болно. Бид нар өшөө олон цагаан сарыг бас хамтдаа өнгөрүүлэх байх. Тэгэхээр бидний хинч мэдэхгүй л дээ. Бид нар яг хэн маань хэдэн жил амьдрахыг таах боломж байхгүй. Бидний зарим маань яг нэг хэлэхэд маш гайхалтай урт насыг насалж тэ үр ач зээ 30 40-д бүгдийг харж маш гайхалтай амьдралаар амьдрна баг. Бидний зарим маань мэдхгүй бид нар бас өөрийнхөө үр хөвгт ач зээгээ харж амжихгүйгээс энэ дэлхийг орхих боломжтой юм уу? Бидний хинч таахгүй. Харин нэг юмыг бид нар үргэлж мэдчих хэвээр. Бид нар ирээдүгөө тааж чадахгүй, ирээдүйд чинь юу тохиолдохыг тааж чадахгүй, мэдэж чадахгүй байлаа гэхэд харин юу хийхээ, өнөөдөр юу хийж бүтээхээ бид нар мэддэг байх хэвээр. Тэр нэг Ламзаргийн Батуулга шиг хүнийг удаа ингэж хэлсэн шүү дээ. Алсын хараа гэдэг бол хизээ нэгэн цагт хүрэх тэр зорилгыг зөвхөн тодорхойлдог юм биш. Өдөр бүр юу хийхийг чинь сануулдаг юм а гэж. Өдөр бүр би юуны төлөө амьдарч байгаагаа би санаж мэдхийн тулд алсын хараа мэдчих хэрэгтэй. Өөрийнхөө амьдралын зорилгыг би тэр зорилго тэр алсын хараанд хүрэхийн тулд өнөөдөр би юу хийж яаж амьдрах ёстой вэ? Өнөөдөр Христ итгэж хүмүүсийн хувьд бид өдөр бүр итгэлээр амьдардаг. Итгэлээр амьдардаг.
Итгэлээр амьдрна гэхээр бид нэг л тийм юр бусын амьдралаар амьдрах ёстой юм шиг бодоход байдаг. Тэгээд тийм юр бусын зүйл өөрийнх нь амьдрал тохиолдохгүй байгаад нэнгүүт өөрийгөө голоод байдаг. Би ч яг жихэн итгэлээр амьдрч чадахгүй байна да гэж. Тэр хүний тухай сонссон чинь тийм гайхамшиг болсон гэж байна. Энэ хүний тухай сонссон чинь тийм юр бусын тэмдэг үтсэн гэж байна. Өө ийм ч гоё юм болсон гэж байна. Тийм ч юм болсон гэж байна. Ёо харин гэтэл миний амьдралд юу ч байхгүй. Тэр хүмүүстэй харьцуулах нь би юу итгэлээр амьдрахгүй байгаа юм байна гэж өөрсдөө голдог баг. Үүндээ итгэлийн амьдрал гэдэг бол гайхамшиг бэлэг тэмдгийг бий болох зорилготой амьдрал биш юм аа. Итгэлийн амьдрал гэдэг бол Бурхны үгийг биелүүлэх амьдралын тухай ярьж байгаа. Бид нар Бурхны үгийг биелүүлж, Бурхны зааврын дагуу, үгийн зааврын дагуу амьдрах үед итгэлийн амьдрал өөрөө бий болдог. Үүнд одоо тэр гайхамшиг бэлэг тэмдэг дагалдах үгүй нь энэ бол бидний хамгийн их санаа зовх ёстой асуудал биш. Хамгийн түрүүнд бидний санаа тавих зүйл юу гэж би Бурхны үгийг мэдчихэж байгаа юу гэж. Бурхны хүслийг би мэдчихэж байгаа юу. Би өдөр бүр Бурхны үгийн дагуу амьдрахыг зорж байгаа юу. Би амьдрж байгаа юу. Яг энэ асуултанд бид нар хариулж байгаа бол гайхамшиг бэлэг тэмдгийн тухай бол бид нар энийг сүлд энэ бол нэгсэндээ бидний итгэлийн амьдралд Бурхны тааллын дагуу өгдөг үр жимс гэж бид нар харах хэрэгтэй болно гэсэн үг. Итгэлээр амьдрах. Бид нар янз бүрийн олон тийм гайхамшигтай гэрчлүүдийг сонсоод өөрийнхөө гэрчлийг хүртэл заримдаа голох тохиол байдаг. Энэ хүмүүсийн амьдрал ингэж их өөрчлөгдсөн ямар гоё гэрчил тийм. Минийх ч надад ч нэг яриад их сонирхолтой юм байхгүй гэдэг. Гэтэл үүндээ итгэлийн амьдралыг туулж байгаа тэр мөч бүр чинь бусдад сонирхолтой байх уу гэдгээс үл хамаарч та хэрхэн амьдрч, юу ойлгож, юу сурч, Бурхан хэрхэн таныг өөрчилж, хандлага, зүрх сэтгэл чинь өөрийнхөө үгийг мэдүүлж байгаагаар мэдүүлж байгаа нь өөрөө гэрчлэл байдаг. Энэ бол өөрөө итгэлийн амьдрал байдаг. Тийм учраас ан нөхдөд би дахин сануулхад итгэлээр амьдрах нь Бурхны үг, заавраар амьдрахад суралцах нь. Бид Бурхны үгийн үг, түүний заавраар амьдрч сурвал тэр нь бидний амжилттай итгэлийн амьдрал болдог гэсэн. Бид нар итгэлийн амжилттай амьдрал гэдгийг гайхамшиг бэлэг тэмдгээс илүүгээр өдөр бүр Бурханд үнэнч байж, Бурхны үгийг дуулууртад авахд өөрийгөө бэлтэх явдал байна. Өнөөдөр хамтдаа Ром номын 12 дугаар бүлгийн 9-21 дугаар ишлэгийг харах чинь. За энийг би тэр чигээр уншихгүй энэ нэлээд урт ишлэл байгаа. Харин би яг энэ Ром номын 12 дугаар бүлгийн 9-21 дээр заасан хэд хэдэн чухал зүйл. Ялангуяа 4 чухал санааг эндэлсэн байна. Ялангуяа бид итгэлээр амьдарч байгаа хүмүүсийн хувьд, итгэлээр амьдарч буй хүмүүсийн хувьд ийм 4 чухал ойлголтыг энд өгсөн байдаг байна. Ром номын 12-ийн 9-21 дээр. Эндээс бүгд хамт зуралцах чинь. Тэгэхээр итгэлээр амьдрахын тулд дараах зүйлсийг үргэлж санаж биелүүлж явах хэрэгтэй. Бид нар заримдаа тэгдэг. Өнөөдөр ингээд өөрийгөө ямар нэгэн зүйлд чадварлагч гэдэг юм уу, ямар нэгэн зүйлийг ямар нэгэн зүйл төвчээртэй, хүлээцтэй хандж байгаагаа бид нар байнга тийм байх юм шиг заримдаа бодох гээд байдаг байна. Гэтэл бас яг тийм бодтой биш. Өнөөдөр та төвчээртэй байсан маргааш таныг төвчээртэй байна гэсэн баталгаа бас биш байдаг. Өнөөдөр таныг мэрэгэн ухаалаг шийдвэр гаргаж байгаа нь маргааш таныг бас мэрэгэн ухаалаг шийдвэр гаргахын баталгаа биш байдаг. Яг гэвэл өдөр бүр бид нар шинээр амьдардаг баг. Бид нар өөрсдөө алдаанаас суралцаал байдаг. Өчтөр юу хийсэн бэлээ? Яаж ямар алдаа гаргасан бэлээ? Тэрнээс өнөөдөр суралцаад өчтөр суралцаад өнөөдөр тэрийгэ давтахгүй байхыг хичээж эхэлдэг. Гэхдээ маргааш өнгөрсөн 7 хоногт хийсэн алдаагаа дахиад давтцсан явж байгаа үе байдаг. Бид нар байнга л өөртөө анхааруулж, Бурхны үг дээр төвлөрж, Бурханаас суралцж, хизээш өөрийгөө би болчлоо, би мэдчлээ. За одоо л чинь чадчихлаа. За одоо л алдаа малдаа байхгүй сайхан шааригдал мөнхөө улсад орох юм байна гэж бодох нь өөрөө эндүрэл болно гэсэн. Тэгэхээр бид нар Библийг яагаад Бурхан биднийг Бурханы үг болох Библийг байнга уншаарай гэж хэлээд байгаа юм. Энэ үгэнд бид нар өдөр бүр суралцах хэрэгтэй байдаг учраас. Өчтөр мэдсэн учраас өнөөдөр суралцах хэрэггүй гэдэг үг биш. Итгэж биш. Одоо бидний найз нөхдөд танилуд хэлдэг шүү дээ. Юу гэж. Би Библийг уншсан шүү дээ гэж. Наад ном чи уншсан байхгүй. Тэгээ зарим хүмүүс тэгж асууж исэн хүн байдаг лээ надаас. Чи энэ Библийг ер нь унш дуусах, хизээ дуусах хүн бэ гэж. Амьдралынхаа туршид л уншсаар л байх болно. Библи маш олон эрдэмтдийн бас олон нэр хүнд бүхий хүмүүсийн
ширээний ном байдаг. Тэр Библийг өөрийнхөө ширээний ном гэж хэлдэг. Номын санд нь хамгийн их уншигдсан, хамгийн их муудсан ном нь Библи байдаг. Одоо сүүлийн үед бол Библи бас тэгж амархан одоо их муутгах гайгүй болцолд яагаад вэ гэхээр бид нар шинэ утас мутсан дээр уншаадаг болсон учраас. Өмнө бол Библи утсан дээр тэр Библийн аппликейшн тэр байхгүй байхад яг цаасан Библийг уншдаг учраас байнгын тэмдэглэлтэй, зураастай Библи ер нь их мууддаг гэсэн. Гэхдээ би одоо ч хүмүүс санал болгодог л да. Ер нь цаасан Библи авч уншаарай гэж. Би ч өглөө болгон босоод Библи цаасан Библи одоо харандаатай хамт суудаг байхгүй. Хоёрын дагуу одоо Библийн уншин хоёроод ш хоёрын дагуу Библи уншаад тэрний дээр зурж тэмдэглэх юм байл зурж тэмдэглээд эзний өмнө залбирах юм цагийг гаргадаг. Бурхны үгийг бид нар байнга суралцах болно Бурхны үгнээс. Тэр өнөөдрийн Ром номын 12 дугаар бүлгийн 9-өөс 21 дээр хэлж байгаа энэ агуулга дотор энэ хэсэг дотор дөрвөн чухал зүйлийг хэлж байна. Бид хэрхэн итгэлээр амьдрах вэ гэж. Нэгдүгээрт Ром 12-ийн 9-өөс 10 дээр мөн 13 дугаар ишлэлээр хэлсэн байна. 9-өөс 10 дээр ингэж хэлсэн байна. Хайр нь хоёр нүргүй байг. Муухайг жигш. Уучлаа. Сайнаас зуурч ав. Ах дүүсийн хайраар бие биеэ хайрлал. Бие биеэ өөрсдөөсөө дээгүр дээдлэн хүндэл гэсэн. Тэгэд 13 дугаар ишлэлээр болохоор ариун хүмүүсийн хэрэгцээнд хандивал зочронтой байхыг эрмэлзээ гэсэн. Тэгэхээр энд хэлж байгаа маш чухал нэг санаа хэлж. Үнэхээр бид итгэлээр амьдрахыг хүсэж байвал хайрлахад суралцах ёстой юм байна. Та итгэлээр амьдарч байгаа бол хайр бол таны амьдралын хэм маяг байх ёстой. Энэ зүгээр нэг урай лооцсон биш, эсвэл энэ жилд нэг л удаа Валентины баяраар яригдаг сэдэв биш юм аа. Эсвэл хайр гэдэг нь зөвхөн ном зохиолд бичигдэж үлдсэн дурсамж түүхүүд биш юм аа. Эсвэл хайр гэдэг нь зөвхөн сэтгэл хөдлөл, тааламж, таашаалын тухай яриа биш юм аа. Харин хайр гэдэг бол шийдвэр бөгөөд сонголт, золиос бөгөөд зориултын тухай ярьдаг. Тэм учраас Ром номын 12-ийн 9-өөс 10 дээр хайр нь хоёр нүргүй байгаарай гэсэн. Хуурамч биш байгаарай гэж. Наана өөстө би чамд хайртай, эсвэл чиний төлөө бүхнийг зориулна. Би Монголдоо хайртай. Манай монголчуудын дунд тэр хоёр нүртэй хайр их илбэг болчиход байна л да. Ялангуяа Монголын тухай яриан дээр. Хинээс ч тэр өнөөдөр гудамжинд явж байгаа өнөөдөр та нараас ч тэр надаас ч тэр хамаагүй. Хинээс ч тэр хэнийг нь сурвалжлаж шүрж ирээд та Монголдоо хайртай юу гэж хэлвэл бүгд юу гэж хэлнэ гэж бүгд хайртай гэж хэлнэ. Хайртай, Монголдоо үнэхээр хайртай, Монголоо хайрлаж амьдарч байгаа. Монголдгүй байсан бол гал зарим нэг нь хуйлна тийм үү. Тэгэл эзэн Чингис хаан маа ингээл бүр түүхтэй 800 гаруй жилийн тэртэл яваад гисэн гэсэн. Яагаад энэ хоёр нүртэй гэж би хэлээд байна гэхээр тэр хүний сэтгэл мэдрэмж, сэтгэл хөдлөл, тэр хүний бодож байгаа, мэдэрч байгаа нь бол Монголынхон төлөө өстой үхэд бэлэнэл юм бариад байдаг. Гэтэл яг нэг үлэхэд хөрш Монгол хүнээ хуурахад бэлэн л байгаад байдаг. Монголоос хулгайлахад бэлэн байж. Монгол хүнийг хайрлахгүй, Монголыг хайрлахгүй. Монголыг хайрлах гэдэг бол хүний тухай яриа. Тэрс зөвхөн газар шорооны тухай биш. Мэдээж хүн, хэл, газар шороо, хэл одоо хэл гэдэг байгаа шүү дээ. Манай нэг хэл. Энэ бүгдээр Монголыг бий болгож байгаа л да. Бий болгож. Гэхдээ энэс хамгийн үнцэнтэй нь хүн гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Бид нар нэгнээс Монгол нэг хүнээс хулгайлчаад бид Монгол тайртай гэж ярьж байгаа бол энэ нөөрөө хоёр нүртэй хайрын тухай ярьж байна. Бид нар Монголдоо хайртай гэчээд бид нар нэг хүчрхийлж байвал энэ хоёр нүртэй хайрын тухай ярьж байна. Тэм учраас Библи хэлсэн байна. Хайр нь хоёр нүргүй байгаарай гэсэн. Тэгээ муухайг жигш, сайнаас зуурч аваа гэсэн. Хайрын жинхэнэ утга учир бас хаана байдаг гэж үннийг хэлэхэд байдаг. Хатууч гэсэн үннийг хэлэхэд хайрын утга учир тэнд оршдог. Бид нар хайр гэхээр бүх юмыг зөвшөөрнө гэсэн утгаар бид нар ойлгоод байдаг. Хэрвээ чи надад хайртай бол надад бүх юмыг зөвшөөр гэдэг. Би өөрийнхөө дураар амьдрмаар. Хэрвээ хайртай бол надад зөвшөөр гэдэг. Ялангуяа эцэг эхчүүдийн мэдэх ёстой нэг чухал зүйл хэрэг. Хэрвээ бид нар өөр хүүхдэд хайртай бол бид нар зөв бурууг ойлгох ёстой. Хэрвээ бид нар зөв бурууг хүүхдүүдэд ойлгуулж сурахгүй юм бол бид тэр хүүхдийг хайрлаагүй байна л гэсэн. Хүсэн болгоно гэнэ амд нь юу барьж өгөөл
Гараа саврууд нь гарт нь дуртай минь бариулж өгöd. Ингээд бид нар энийг хайр гэж ойлгож бол энэ эндүүрэл. Хайр ташуурддаг. За ташуурдаг гэдэг хэлэнгөт та нар шууд гэртээ очиод ташуур бэлдээд хүүхдүүдэд ороолгоод авъя. Тэгээ би яг тэр утгаар яриаггүй шүү тийм. Хайр зэмлдэг гэдэг утгаар. Нэгсэндээ хайр хүмүүжүүлдэг гэдэг утгаар ярьж байгаа. Хайр хүмүүжүүлдэг. Жинхэнэ хайр хүмүүжүүлдэг. Хайр уурладаг. Боёл гэж хэлдэг. Тэр бид нар муу муухайг жигшсэн тэр хайранд суралцах хэрэгтэй. Хоёр нүргүү хайранд суралцах хэрэгтэй. Өнөөдөр бид нар чуулгандаа хүрч чадаа би Христэд хайртай, Есүсээ I love you гэдэг. Хэрвээ та үнэхээр Есүст хайртай бол Христийн бий болсон чуулганд хайртай байх хэрэгтэй. Чуулганыг хайрлна гэдэг бол барилга байшин хайрлах тухай биш. Чуулганыг хайрлна гэдэг бол дэрэг сууж байгаа хүний хүлээн зөвшөөрөх тухай ярьж байгаа. Хүлээж авах тухай ярьж байгаа. Тэр нүнийг хайрлах тухай ярьж байгаа. Уучлах тухай ярьж байгаа тийм үү? Тэгээ ах дүүсийн хайраар бие биеэ хайрл. Бие биеэ өөрсдөөсөө дээгүр дээдлэн хүндлээр гэсэн. Хайранд юу байдаг вэ гэсэн? Жинхэнэ хайранд юу байдаг гэж хүндэл байдаг тухай өгүүлж. Мөн дараа нь ариун хүмүүсийн хэрэгцээнд хандвал ягсэндээ жинхэнэ хайр байгаа бол биеийнхээ хэрэгцээнд тусалдаг байх тухай ярьж. Биеиндээ дэмжлэг үзүүлдэг байх тухай ярьж. Мөн жинхэнэ хайр байгаа бол зочлонтгой байх тухай ярьж. Биеийнхээ хүлээн авч биеиндээ зочлонтгой ханддаг байх тухай ярьж. Хэрвээ энэ чанарууд байхгүй бол бид нар хайрын суралцахгүй байна л гэсэн үг. Бид нар хичнээн хайртай гэж чэжэд эсэж, орилж, уйлж, дуулсан ч үнэндээ бидний хайр хоёр нүртэй байх юм бол бид нар бурууг үннийг хэлж чадахгүй, бурууг хэлж чадахгүй бол буруу байгааг нь бид нар хэлж чадахгүй бол сайныг хүлээн зөвшөөрж урамшуулж чадахгүй бол хүндлэл байхгүй бол бие биенийхээ хэрэгцээнд туслахгүй бол зочимтгой байж чадахгүй бол үндэ бид нар Бурхны хайранд суралцж чадахгүй байна л гэсэн. Мөн энэ юу ямар утгатай хэлж байгаа вэ гэхээр итгэлээр амьдрахгүй байна л гэсэн. Дахин хэлье. Итгэлээр амьдрах гэхээр бид нар юр бусын гайхамшигыг тухай бодоод харилаар яриад, сүмсээр залбираад, иш үзүүлээд, өвчтөе хүмүүс идэрл тэр бүхнийг энэ өстө итгэлээр амьдрч чинь энэ агуу гайхамшигтай итгэлээр амьдрдаг сүнслэг хүн байна л. Гэтэл хичнээн хилээр залбираад, хичнээн өвчтөе хүмүүсийн төлөө залбирч өвчин илаашарч хичнээн муу сүнснүүдийг зайлуулад хэрвээ хайр үгүй бол бид итгэлээр амьдрахгүй байна л гэж. Яг бол 1-р Коринтын 13 дугаар бүлэг дээр маш тодорхой хэлсэн байдаг. Хамгийн эцэст нь итгэл найдвар хайр гурав үлддэг. Хамгийн агуу нь хайр юм а гэсэн байдаг. Хоёр дахь зүйл нь бид нар итгэлээр үнэхээр амьдарч байгаа бол итгэлээр амьдарч байгаа бол хичээл зүтгэлтэй байх тухай ярьж байгаа. Ром 12-ийн 11-аас 12 дээр хэлсэн байна. Хичээл зүтгэл бүү хойрог бай. Сүнс дотор шат, эзэнд үйлчил, найдвар дотор баярл, зовлон дотор дэвчээртэй бай. Залбиралд өөрсдийгөө зориулаа гэсэн. Энэ зориулах зүйлийн тухай ярьж. Зүтг, бити хойрог бай. Шат, үйлчил, баярл, дэвч, залбир гэсэн байна. Энэ Христ итгэж хүмүүсийн дотор байх ёстой чанарын тухай ярьж байна. Итгэлийн хүмүүс хөдөлмөрч байх тухай. Итгэлийн хүмүүс хичээл зүтгэлтэй байх тухай ярьж байна. Бид нар 2023 он билүү 22 билүү 23 оны Христийн мэндэлсэн баяраар нөгөө контент хийгээд тэгээд тэр хийсэн контентоо бид нар Монгол телевизээр олон нийтийн телевизэн сувг штэ. Тэр чинь Монгол хүн болгон мөнгө төлж байгаа штэ. Тэгээд тэргээр гаргуулыг хүсэл төгсөн байхгүй. Яг бид нар чинь Монгол улсын иргэд шүү дээ. Бид нар чинь бас Монгол хүний хувьд мэдээж тэр итгэл үнэмшлэлээр нэгдсэн хүмүүс Монголд бас олон мянгаараа байна шүү дээ. Христ итгэж хүмүүс. Тэмчээс энийг ингээд нэвтрүүлж өгөөч гэсэн. Тэгсэн Монгол телевизээс ямар хариулт ирсэн гэж маш инээдтэй. Христ итгэл нь хүмүүсийг залхуу болгодог тул бид нэр энэ контентыг гаргаж чадахгүй гэсэн. Ойлгож байгаа. Ямар болгодог гэсэн гэнэ үү? Гэхдээ яг би яг үг үгээр нь би санахгүй байгаа. Яг агуулга нь тийм байсан байхгүй. Христ итгэл нь хүмүүсийг бурхандаа найдаад ажил хийдгүү болгодог тулч илүү. Тийм учраас бид нар энийг гаргахгүй. Энэ зүгээр ялгуурлаж байгаа байхгүй. Зүгээр итгэл үнэмшлэл нь ялгуурлан гадуурхаж байгаа. Энэ бол нэн үгэлэхэд үндсэн хуулийг зөрчиж байгаа асуудал. Христ итгэгчнийг монголчуудын нэг хэсэг гэж харахгүй байгаа тухай ярьж.
Харамсалтай. Энэ Монгол телевизийн бичсэн өгсөн зүйлийн тухай ярьж байгаа шүү заяа. Тэрс Монголын бүх төрлийн байгууллагууд ийм гэдэг санаа би ерөөсөө хэлээгүй шүү. Тэр Монгол телевиз тийм ийм өчүүхэн бичиж байгаа. Тэгээ бид нар энэ дээр шүүхтгүй майхад ярьж болцсон баг. За болоо. Нэлээд хугацаа орох баг. Нөгөө талаар бид нар энийг дараа одоо Монголын евангелист юм тухайн байгууллагуудын энэ талаар дараа нь ингээд энэ асуудлаар яваасаа гэдэг нэг орхисон байна. Үнэн дээр Библийг мэдчихэж байгаа бол тэд нар Библийг мэддэг юм шиг л бодоод одоо Христ итгэж юмс ингэдэг гэж тэр үзээд байгаа байхгүй тэр одоо Монгол телевизийн тэр захаа бичсэн тэр удирдах зүйлийн хүмүүс нь ч юм ааш тэр хүмүүс юу гэж үзэн гэхээр Христ итгэжээр ингэдэг юм байна л да. Залбираад эзэм нь хоол өгөөрөө гэж унтчих юм байна л да. Тэгээ босоод ирэхээр босоод хоол байхгүй дахиад залбир эзэм нь хоол өгөөрөө. Ийм төсөөл байгаад байгаа байхгүй. Ийм ядуу төсөөлтөй байж болохгүй шүү дээ. Ялангуяа бид нар мэдхгүй юмаа мэдхийг зорих хэрэгтэй. Тэгээ мэдхгүй юмаа мэддэг юм шиг ярьж ерөөсөө болохгүй. Мэдхгүй юмаа хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. Би мэдхгүй. Хэрэв мэдхгүй бол бас асуучих хэрэгтэй. Энэ яг яадаг юм? Энэ Христийн чи яг яадаг юм? Мэдэх хэрэгтэй. Тэгээ нэг хамгийн том аюул гэж байгаа шүү дээ. Хүн төрлөختний хүний гэж байгаа. Хамгийн том аюул мэдхгүй байгаагаа мэдхгүй байх нь аюул юм аа. Хэн нэгэн хүн хэлж ижил мэднэ л дээ, тэ. Харин ч Христ итгэл бидэнд юг заадаг вэ гэхээр хөдөлмөрлөхийг заадаг. Илч Паул хэлсэн байгаа юм. Юу гэж хэлсэн бэ? Ажил хийгээгүй нь хоол бүү өгөөрэй гэж. Итгэхгүй шүү гэсэн. Хэрвээ та нар хөдөлмөрлөөгүй л битгий юм ээ. Бүр тушаасан гэж байгаа Илч Паул. Би та нарын дунд багтаа тушаасан гэж. Ажил хийгээгүй нь хоол битгий өгөөрэй. Христ итгэл биднийг улам илүү хөдөлмөрч байхыг уриалдаг. Мөн зөвхөн хөдөлмөрч байх зүгээр л ингээл махруу зүтгэл юм болгоныг хийгээл бүүгээд байхаас илүү бас энэний нэг цаадлын нэг чухал хандлагын тухай өгүүлдэг. Эзэнд хийж байгаа мэт хийгээрэй гэсэн мэт. Та нар зүгээр нэг хүнд зарцлагдаад байгаа юм биш. Хэрвээ та нэг ямар нэг хувийн компанид ажиллаж байхад тэр нэг компани босс нэг та ажиллаад тэр хүн баяжаад л та ингээд уур хүрээл тэр хүн сар болгон шинэ машин аваад та дургу хүрээл. Зарим ийм хандлагыг бид нар хараад байдаг. Би хөдөлмөрлөө энэ баяжаал байна гэж. Харин Библи юу гэж заасан гэхээр та нар хүнд биш. Та нар эзэнд үйлчилж байна гэсэн. Бурхны зориг байхгүй. Бурхны зориг юу гэж бид нар нийгмийг бүтээхэд оролцсон Бурхны зориг баг. Бид бүтээх. Та тэнд шал угааж гэнэ үү? Та тэнд компьютераар суугаад програм бичиж гэнэ үү? Та тэнд одоо харуул зогсож гэнэ үү? Энэ бүхэн чинь нийгмийг бүтээж байгаа. Энэ бид Бурхны зорилгын дагуу тэнд зогсож байгаа. Тэгэхээр Бурхны зорилгын дагуу тэнд зогсож байгаа бол эзэнд хийж гэнэ гэсэн итгэл үнэмшлийг тээх ёстой. Тэр тухайн эзэн маш их орлого ашигтай байгаа сар болгон шинэ машин аваад таны цалин нэмэхгүй байгаад бол тэр хүний дотор Бурхан өөрийнхөө үслийг мэдүүлээсэй л гэж залбирахад энэ хүн Бурханыг мэддэг болоосоо гэж. Яг бол Библиэд ч хэлсэн байдаг. Эзэдээ гэд ажил олгогч нар танд. Ажиллаж байгаа хүмүүс та нарын доор та нартай хамт ажиллаж байгаа хүмүүст шударгаар цалин хөлсийг өгөөрэй гэсэн. Магадгүй яг энэ дэлхий дээр тэр тухайн хүмүүс Христ итгэж биш хүмүүс зарим нь тэр Бурхан мэдгүй ч хамаагүй гэж бодож байгаа. Гэхдээ явж бид бүгдээрээ нэг л өдөр Бурханы өмнө шүүгдэх болно гэсэн. Бурхан бол шудраг Бурхан шүү дээ. Амен. Тэр бүх залхуу байгс. Сүнс дотроо шатан эзэнд үйлчлэлээр залбиралц өөртөө зориулаарай гэсэн баг. Залбирах гэдэг бол бас их хөдөлмөр шаарддаг юм баг. Энэ зүгээр л эзэм нэвээгээрэй гэд хэлээд өнгөрчдөг юм биш. Мэдээж ингэж хэлэх үе байдаг. Бас бид нар илүү тухтай суугаад тийм үү? Илүү нухацтайгаар цаг гаргаж Бурхны өмнө залбирах хэрэгцээ байдаг. Энд хөдөлмөр хэрэгтэй. Мөн хичээл зүтгэлтэй байхад нэг зүйлийг бас та бүхэн хэлж мөр. Бид итгэлээр өсөх, сүнсээр өсөх гэдэг бол бидний хичээл зүтгэлтэй холбоотой бас. Бурхан биднийг сүнсээр өсгөгч нь гэв. Тэгсэндээ залбир өсгөгч нөө. Хэрвээ бид нар залбираад бид нар сүнсээр итгэлээр өсчдөг байсан бол бид нар ямар гайхалтай хүмүүс байх юм бэ? Би ч тэгж залбирчсэн үе байдаг л да. Үе байдаг л би анх сүмд яваад удаагүй байх үедээ эзэн минь намайг өсгөж өгөөч л гэдэг. Хэлээ би Библийг мэдэх тусаа нэг юм ойлгосон. Бурхан харин зөрүүлээд надад юу гэж хэлсэн гэхээр өсөх түн гэлцсэн байхгүй. Надад өсөх түн гэж хэлж байгаа нь би өсөхийн төлөө өөрийгөө зориулах хэрэгтэй байна.
Би Бурхны үгийг мэдхийн төлөө өөрийгөө хичээн зүтгэх ёстой юм. Хичээх ёстой байна гэж. Мөн Тимотед хандсан загтал дээр Паул юу гэж хэлсэн гэж Бурханаар сайшаалгуулахын тулд хичээ гэсэн байдаг. Бурханаар яалахын тулд сайшаалгуулахын тулд ингэж хэлээг. Бурхан зүрхийг чи мэдж байгаа. Тийм учраас нэг их одоо юу хөө өөрийгөө дайшлаад ядгийг. Бурхан бол зүрхийг л мэдж байгаа. Зүрх чинь зөв байвал тэгэл болоо гэж хэлээг. Харин юу гэж хэлсэн? Бурханаар сайшаалгуулахын тулд хичээгэр хөдөлмөрлөөр. Бурхан бидний хөдөлмөрч хичээнгүй тууштай байдлыг хараад сайшаах болно гэсэн. Халелуя. Бурхан хөдөлмөрч хүнд дуртай юм аа. Бидний хөдөлмөрч байгаасаа ч үсдэг. Тийм ч учраас сургаалт төгс номдор юу гэж хэлсэн гэж залхуу хүн чи шоргоолжны үүрийг очих хараад хэрхэн хөдөлмөрлөдгийг тэндээ сураа гэсэн баг. Та ингээд нэг жоохон унтмаар энэ төр байгаад бол шоргоолцны тухай бодоорой. Тэгээд гэрээч ойролцоо шоргоолцны үүр мөр байвал очиад үзчих хэрэгтэй. Яаж шоргоолц хөдөлмөрдгийг хараарай гэсэн баг. Хичээл зүтгэлтэй бай гэсэн. Хэрвээ итгэлээр амьдрмаар байна. Итгэлээ харуулж амьдрмаар байна. Нэгдүгээрт нь юу? Хайр нь суралцсан. Энэ бид нар үргэлж суралцах бол. Хоёрдугаарт нь юу вэ? Хичээл зүтгэлтэй бай. Хөдөлмөрч бай. Энэ бол итгэлийн амьдралын тод жишээ байх болно гэсэн. Гуравдугаарт нь өш хонзон тээгч бүү бай. Өш хонзон тээгч бүү байгаарай гэсэн. Ийм хүн байж болохгүй гэсэн. Ром 12-ын 14 дээр ингэж хэлсэн байна. Та нарыг хавчигч нэг ерөө харин бүү хараа гэсэн. Хүмүүс та нарыг хавчиж, хүмүүс та нарыг үзэн ядад дормжлох үед бид нар харин зөрүүлээж ерөөгөр гэсэн. За өнгөрсөн бүтэн зэт тэрний өмнөх 7 хоногт санаж байна уу? Би нөгөө дөнгөж Тажикстанаас ирсэн байсан шүү дээ, Душанбегаас. Тэгээ тэнд нэг пастортай танилцаа, тэр пастрын гэрчлэлийг танад ярьчихсан. Би дахин та бүхэн сануулъя. Тэр пастор болоогүйсэн л тухайд. Дөнгөж Христ итгэсэн нялх итгэлтэй сүм дээрээс нь барьж яваад гэж байгаа шүү дээ. 8 хүн барьж яваад нөгөө лалын шашинтай 8 хүн барьж яваад алах гад авч явсан баг. Тэгээд нүхийг ухуулсан байна. Тэгээд өөрөөр нь нүхийг ухуулаад тэгээд нүхэндээ дотор нь нэг нь ороод үстэд хоолоо яг хэрчгэд бэлтжижсэн. Тэгээ яг хэрчгсэн нөгөө ахлагч нь юу гэж хэлсэн тэр яг ахалж ясан тэр 8 хүний нэг нь ахлагч бол зос. Тэгээд хутгыг болиулаад нөгөө хүнийг тэр нүхнээс нь гаргаад бид нар таныг алхаа боллоо гэсэн. Чамааг нь алхаа боллоо гэсэн. Яагаад алхаа болсон гэж тэр хүн тэр баригдаад явж байгаа бүх тэр замын туршид тэр хүмүүсийг өрөөж яваад исэн гинэ. Тэрс дууга байгаагүй мэл л. Барайл нөө алах гад авч явж байгаа угаасаа өөрөө ч мэдчихэж байгаа. Угаасаа тэр хүмүүс ингэсэн гинэ. 7 хоног бид нар орой болгон чамайг зодоод тэгээд бүтэн сөөдөр чамайг ална гэсэн. Тэгээд орой болгон зодсон байгаа. Хурж ирээ сүмдөр нь хуржээд орой болгон зодож ирсэн. Тэгээд за одоо яг өөхөх өдөр чи ирлээ гэдээ аваа явсан. Тэм чи өөрийгөө өөхнө гэдгийг мэдчих явсан. Тэгвэл тэр ингээ өрөөгөл яваадсан. Эзэн Есүсийн нэрээр та нарыг би өрөөж байна. Та нарын үр хөөгтүүд гэр бүл чинь амар тайван байх болтугай. Бурхны аврал та нар дээр ирэх болтугай. Та нар эрүүл их байх болтугай гэж өрөөгөл яваадсан. Замынхан турш. Тэгээд дөрөв чи нүхийг ухуулж хахад нүхээ ухаж хахад хүртэл өрөөжсэн. Эзэн Есүсийн нэрээр өрөөж байна. Бурхны хайр нэрэл та нарын дээр байх болтугай гэл. Тэгээд нүхэнд ороод хүн гээд үстэд хоолнд нь хутга тулгцсан байхад хүртэл өрөөсөөр л байсан. Тэгсэн нөгөө яг эцсийн мөчт нөгөө ахлагч нь одоо Бурхны сүнслэл тэр хүний дотор ажиллаж байна гэсэн үг л яасан зогсоонгуудаа бид нар чамайг алах гад яваад идэг. Чи биднийг өрөөгөөд идэг. Бүр үр хөвгт гэр бүл бүгдийн маань өрөөгөөд идэг. Чи ямар хэцүү юм бэ? За яв одоо яв. Харь гэд явуулсан баг. Тэгээ тэр 8 хүний нэг нь Есүст итгэсэн баг дараа нь. Тэгээ тэр итгээд дараа нь пастор болсон, дараа нэг юм уулзсан дээр таарсан гэж байгаа шин. Тэгвэл энэ миний алах гад авч ирсэн хүн байж тээ. Гайхалтай. Яг энд хэлсэн Библи та нарыг хавчигч нэг ерөө харин бүү хараа гэж. Тэгээд 17-оос 21 дээр бүр сонирхолтой ингэж хэлсэн байна. Цаашаа өшөө илүү гүнзгийлж ярьж байна. Хинд ч муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай. Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байхт. Хайртууд минь өшөө хонзонгоо хизээж бүү ав. Хизээ аваарай гэсэн байх нь уу? Өшөө хонзон хизээ аваарай гэсэн байх нь уу? 40 хоног мацагвар залбирсны дараа гэсэн байна уу? Библийг 20 удаа уншиж дуусны дараа гэсэн байна уу? Юу гэсэн бэ? Хизээж бүү ав гэсэн.
Харин Бурхны уур хилэн зай гаргаа гэсэн. Нэгсэндөө эзэн шудраг шүүгч юм аа. Бурханд орхио гэж. Бурханд үнэхээр итгэж байгаа бол бид нар Бурханд л орхих хэрэгтэй. Тэний урдуур нь гүйж ярангуудаа ёо энэ нэг шудраг бос нөхрийг би л болгож тавья гэж бодож болохгүй гэсэн. Тэгээд ингэж хэлсэн. Учир нь өшөө авалт нь минийх би буцааж төлнө гэж эзэн хэлвэ гэж бичигдчихэ гэсэн. Нөхдөд. Эзэн өөрийнхөө үгээр маш тодорхой зүйлсийг бидэнд өгсөн. Өшөө авалт бол бидний дотор байх ёстой зүйл биш ээ гэж. Бидний оюун бодолч байх ёстой зүйл биш. Өшөө авах юм бол шудраг байдлыг яах болж байна гэж. За мэдээж шудраг байдлыг тогтоохын тулд төр засаг хууль журам дүрм байгаа. Тэгэхээр зарим зүйл дээр бид нэр хууль дүрмийн дагуу явах хэрэгтэй болдог. Өшөө авах нь бурхных би өсөө гомдол гаргахгүй ингээл байжээ гэж бодох нь өөрөө бас нэг талаараа эрүүл биш. Ягаад тэгэхээр Библи Ром номын 13 дугаар бүлэг дээр хэлсэн байгаа. 1-р эшлэлээр бүх эрх мэдэл нь бурхнаар тогтоогдсон юм а гэж. Тэр дүшмэдэд тэр эрх баригчдад сэлэм зүүсэн зүгээр тэд нь сэлэм зүүгээгүй маа гэж. Тэд нар шудраг ёсыг тогтоохын тулд тэд нь сэлэм зүүсэн. Сэлэм зүүсэн гэдэг ямар утгаар хэлж байгаа эрх мэдэл байгаа маа гэж. Та нар сайныг үлдвэл тэднээс айхгүй штэ гэсэн. Харин мууг үлдсэн хүмүүст л тэд нар яах нь зэвсэг элтэнд болно гэсэн байдаг. Бидний хувьд шудраг байдлыг юу гэж дүгнээд байдаг вэ гэхээр бид нарыг доромжилсан, хавчсан, гадуурсан тэр хүн яг бид нарыг доромжилж, хавчиж, гадуурчаад тэгээд манахаас гарч явж яхад нь газар ангаагаад тэр хүн машинтайгаа газрын гаваар орохыг бид нар болохоор шудраг явдал гэж үзээд байгаа. Ингэж бид нар тогтоомоор байгаа гэдэг. Бид нар өөрснөө зүгээр яг саяны хэлж байгаа шиг бодохгүй ч гэсэн бидэнд ийм бодол байгаа. Биднийг доромжилсан ч юм уу, бидний эсрэг байсан, биднийг хуурсан, хулигдсан хүмүүс муу явж яах гэдгийг сонсох нь бидэнд баяр хөөргийг өгöd. Яасан гинэ? Наана бол тэгж гаргахгүй л дээ. Яасан гинэ? Нөгөө хин үү? Өөр ажилгүй болсон гэж юм. Өөр юу ч хүн. Өөр яасан байр нь хураалгацсан гэж юм. Бүр ор хоронгүй гэж юм. Өөйдээ дотор болохоор хогч. Надаар тоглодог хүн яадгийг мэддэг. Бид нар чинь их том хүмүүс ч зэрэг. Ийм хандлагатай байж болохгүй гэж. Мэдээж Библиэд үгүйсэд байгаа тарснаа хураах болно л. Хүн юу тарин түүнийг хураах болно. Хүн худлын урмыг тариул худлын урмыг хураах болно гэсэн. Хүн шудраг бус байдлыг тариул шудраг бус байдлаа харах болно л амьдралдаа. Амсах болно л. Энэ дээр бид нар өш онцон санахгүйгээр энэ Библийн дагуу Бурханаас тогтоосон зарчим дагуу явагдах юм бол бүгд явагднаас. Харин бидний дотор уучлсан сэтгэл байгаасаа гэж хэлж байна. Уучлсан сэтгэл. Матай 5:44-с 48 дээр ингэж хэлсэн байдаг. Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрал. Та нарыг хавчигчдын төлөө залбир. Тэгснээрээ та нар Тэнгэрдэх эцгийнхээ хүүхдүүд болно гэсэн. Хизээ бид нар Бурхны жинхэнэ хүүхдүүд гэж дуудагдаж, хүүхдүүд нь байж амьдрна гэж бид нар дайснуудаа өрөөхөд. Нэгсэндээ уучлах тухай ярьж байна. Бидний сэтгэл хөдлөл ямар ч байж болно. Нөгөө хүний тухай бодох бүрд гомдож болно, сэтгэл санаа тавгүй байж болно. Гэхдээ Библийн дагуу бид нар шийдвэр гаргах хэрэгтэй. Эзэн минь ээ, таны үгийн дагуу би энэ хүнийг таны өмнө авчирч байна. Эзэн би уучлахаар шийдэж. Миний зүрх сэтгэлд ямар ч их гомдол шарах байсан. Гэхдээ би энийг уучлж байна гэж. Түүнийг эзний өмнө авчирч хэлэх тухай ярьж. Тэгэх юм бол бид нэг юу хийсэн? Эцгийн хүүхдүүд юм аа гэсэн. Бүтээгч бурхан эцгийн хүүхдүүд байх болно гэсэн баг. Бид нар энэ дэлхийн хүмүүсээс ялгахааргүй амьдарч болохгүй л гэдгийг хэлээд байгаа. Мэдээж яг амьдралын эдэлж хэрэглэж байгаа зүйлс маань бидээс дэлхийн хүмүүстэй адилхан шүү дээ. Бид нар энэ дэлхийгээс яваад өгөхгүй юм чинь. Бид нар эдэж байгаа өмсөж зүүж байгаа магадгүй ажиллаж хөдөлмөрж байгаа бүхэл газар яг адилхан байсан. Харин юугаараа өөр байна гэж бидний хандлага, бидний амьдрал тавьж байгаа үнц нь value гэдэг юм уу? Үнэлэмж маань өөр байх хэрэгтэй. Бурхан биднийг ийм байгаасаа ч үссэн. Тэгээд энэ бүр цааш нь ингэж хэлсэн байна. Бурханы ямар нэгүүлсэнгүй бэ гэдгийг энд харуулсан ба. Учир нь тэрээр муу хүн дээрч, сайн хүн дээрч нараа мандуулж, зөвхт дээрч, зөвхт бус дээрч бороо оруулдаг юм а гэсэн. Бурхан хэнийг ч ялгаруулахгүй гэсэн. Энэ нэг овоо гайгүй айтайхан ийм гарал ус сайтай айл байгаа. Жохон бороо өгье. За эднэр мэдхгүй дээрэм тонуулъя гэж тэнэг чигж байгаа. Эднэрийг ер нь хатаанаа. Эднийг ер нь хатаана. Ангад цангаач энэ үжил шимтэй газрын нураа. Бурхан тийм биш ээ гэдэг хэлж.
Бурхан сайн хүний дээрч муу хүний дээрч нарыг мандуулж бороог оруулах гэсэн. Тэгээд ингэж хэлсэн цааш нь та нар өөрсдийг чинь хайрлагсдаг л хайрлал ямар шагнал та нарт байхгүй гэсэн. Татвар хураагчд хүртэл ийн үлддэг босуу. Та нар зөвхөн ах дүүстэйгээ мэдлбэл бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Хайрынхан ч хүртэл ингэдэг босуу. Тэм тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс байгаарай гэсэн. Бид нар амьдралынхаа хэм маягаар амьдралын одоо эд хөрөнгө муу эд баялагаараа амьдралынхаа одоо хүмүүний нүдэнд үзэгдэж гарт баригдах зүйлээрээ төгс төгөлдөр байж Бурхныг алдаршуул гэдэг зорилгыг эзэн хэлээгүй энд бол. Харин ямар зорилгын тухай байсан? Уучилдаг зүрх сэтгэлийн тухай ярьж байгаа. Өстөн дайснаа хүртэл өрөвдөн хайрладаг зүрх сэтгэлийн тухай ярьж байгаа. Өш хонзон таны дотор байгаа бол өнөөдөр Бурхны өмнө өргөх хэрэгтэй. Эзний өмнө даатгах хэрэгтэй. Эзэн минь би уучлж байна гэж. Би энэ эсрэг байж тэр хүнийг муу мухаа яваасаа гэж бодож байсан. Бодлоосоо би татгалзаж байна гэж. Бид нар эзний өмнө залбирах хэрэгтэй. Нэгдүгээрт нь юу вэ? Хайр нь суралццгаая бүгд. Бид нар итгэлээ харуулж амьдрахын тулд бидэнд хайр байх ёстой гэсэн. Иохан номын 13 дугаар бүлэг дээр эзэн маш тодорхой хэлсэн байдаг. Би та нарыг хайрлснаа адил би юунэ хайрл үүгээр чинь дэлхий та нарыг миний шав гэдгийг мэднэ гэсэн. Хоёрдугаарт нь юу гэж өнөөдөр бас хоёрдугаарт нь юу харлаа? Хичээл зүтгэлтэй бай гэж, хөдөлмөрч бай гэж. Нэг тамирчны лүг байланда нэг Монгол бүх ярьсан байна уу, хэн ярьсан байна гэхгүй нэг мэдээ зэдэн дотор л би харах шиг болсон телевизээр. Нэг хүн ингэж хэлсэн байсан. Нэг бүхэл би 1000 мэх мэддэг хүнээс үл айхгүй харин нэг мэхээ 1000 давцсан хүнээс үл айнаа гэсэн ийм үг хэлсэн гэдэг. Хэнийг хэлсэн гэж вэ? Нэг хүн л гэж хэлсэн. Би бас 10 жил байхдаа бас ингээ сакс максанд их дуртай. Ер нь Монгол бүхэл хүүхдүүд сакс юм уу тэгэл юм дуртай. Тэгвэл манай бие таврын багш Батгуу гэж багш байсан ба. Бид нар ингээл яг тийм саксны бэлтгэл болоод ингээл хийгэнгүүд дуртай юм хийж байгаа шүү дээ. Өнөө янз янзын юм хартсан те телевизээс хартсан гой юм хийгээл. Тэгээд Батгуугаа тэр багш маань нэг удаа надад ингэж хэлжсэн. За Баталтай чи үнэхээр чи энэ спортод амжилт гаргахыг хүсэж байна. Чи наад хоёр алхалтаар чи зөв хийгээ сурчих гэсэн. Чи наадгаал зөв хийгээ сурчих. Чи өөр илүү дутуу юм. Өөр тийм маяг заяг тэр бирс чи наадгаал яг ингэж л хийгээ сурчих гэдэг надад ингээ харуулж байгаа. За ингээл энийг л чи давтаад. Чи бөөрийн битээ анхаар гэсэн. Маш олон багш нар дасгалжуулагч нар бас ингэ тухайл ярьдаг баг. Хичнээн сэргэлэн байх ба гэдгээс илүү бас юу? Хичнээн тэрний төлөө хичээл зүтгэл гаргаж байгаа. Ямар их зүтгэл гаргаж байгаа. Ямар их хөдөлмөр зориулж байгаа. Явсаар заримдаа бидний авиас чадвараас илүү бидний хөдөлмөр биднийг амжилтанд хүргэжээд. Тэм учраас хичээл зүтгэлтэй байгаарай гэсэн. Бүү залхуу бай. Эзэнд үйлчлээрэй гэсэн баг. Өнөөдөр та өөрийнхөө хийж байгаа зүйлийг Бурханд үйлчлэнэ гэж бод. Өнөөдөр та бизнес хийжвэл та Бурханы төлөө бизнес хийж байгаа. Та спортоор хичээлж бол Бурханы төлөө спортоор хийж. Та бусдыг дасгалжуулж бол Бурханы төлөө бусдыг дасгалжуулж. Таны хийж байгаа бүхэн чинь Бурханы төлөө. Хэрвээ та төр засагт эрх мэдэлтээр байгаа бол Бурханы төлөө тэр эрх мэдлийг авсан гэдгийг ойлгох хэрэгтэй байсан. Шудраг байлыг тав. Хэрвээ та оюутан бол Бурханы төлөө сайн оюутан бай. Сурж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байсан. Дараа нь 3 дугаарт нь юу гэсэн мэлээ? Өш хонзон тэгж бүү байгаарай гэж. Бид нэг ингээ хүмүүстэй өрсөлдөд ирэхээр л ийм атаархал өш хонзон бий болоод эхэлдэг. Энэ яг тэгчлээтэй. Энэ надаас илүү болоод. Энэ их ёсгүй. Бид нар өөрсдөө тодорхойлоод байгаа. Бид нар очиод ярьж чаддгүй мөртлөө бид нар өөрсдөө дүүнэлт гаргаад тэр дүүнэлтэндээ өөрийнхөө гаргасан дүүнэлтэндээ өөрөө хариу үйлдэл үзүүлээд байгаа. Бурханд итгээрэй. Өш хонзон тэгж бүү байгаарай. Хамгийн сүүлд нь яг энэ Ром номын 12 дугаар бүлэг дээр хэлж байгаа дөрөвд чухал санаа юу гэхээр гол санаа юу гэхээр даруй байхад суралцах тухай ярьж байгаа. 15-аас 16 дугаар эшлэлээр баярлж буй хүмүүстэй хамт баярл, уйлж буй хүмүүстэй хамт уйл. Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолтойч бүү ихрэх. Харин төлөв даруй байхыг эрхэмлээ. Өөрөө өөрийгөө ухаалаг гэж бүү бодоо гэсэн. Яг энэ сүүлийн өгүүлбэрийг өөрөө өөрийгөө ухаалаг гэж бүү бодоо гэдэг чинь эн чинь яг тийм гутрангуй үзэлтэй хүний үг болчихлоо шүү дээ. Йоо би ухаалаг биш гэж явах юм уу?
Ямар хэцүү юм бэ? Ийм санаагаар хэлээгүй шүү дээ. Тийм үү? Өөрөө өөрийгөө ухаалаг гэж бүү бодоо гэдгийг хэлж байгаа. Гол санаа юу вэ? Өөрийгөө битээ өргөмжлүүлэх. Өөрийгөө өргөмжлүүлэх. Бид нар чи өөрийгөө өргөмжлөх дуртай шүү дээ. Би бол мундаг хүн шүү. Манай сүмийн одоо Японд үйлчилж байгаа нэг итгэгч маань нэг удаа надад ингэж хэлсэн. Монголоос ингээд маш олон компани захирлууд энэ төр очиод Японоос хөрөнгө оруулалт татгаж очтیں۔ Гинэ. Тэгээд хөрөнгө оруулагч нартай уулзалт хийд юм байна. Тэгээд Японы том янз бүрийн компани захирлуудтай өдөр зөвлийн одоо дарга нартай ч юм уу уулзаал. Тэгэхээр Монгол хүмүүс байдаг тэр эмэгтэй надад юу хэлсэн гэхээр пастор тэгээ Монгол хүмүүс байдаг нэг юм сул тал байдаг. Тэр нь юу гэхээр ер нь бол онгороо гэж. Өөрийгөө л магтаад байдаг. Гэтэл Япон хүмүүст болохоор юусоо тийм чанар байдаг. Тэнгүүд очингуудаа тэгдэг гинэ. Нэг Монгол хөрөнгө оруулалт хайж байгаа компани шүү дээ. Монгол компани. Тэр компани явж очиод тэгээ нэг хөрөнгө оруулах боломжтой одоо тэр потенциалтай нэм хүнтэй уулзж шүү дээ. Нэг компани захиралтай Японы нэг тэр бомтонтой ч юм уулзж. Тэгээ нэг монголчин өөрийгөө том болгоод байт юм л да. Манай компани ийм том л галс. Манай компани тэдэн салбартаа ийм хийдэг, тийм хийдэг. Манайх уул уурхай дээр ч юм хийж байгаа. Манайх ийм дээр ч юм шиг бүх ил талбарт ороод өстой. Ер нь бол яг хар үгээр хэлэх юм бол алаад л байгаа юм гэдэг хоёр. Тэгэнгүүт нөгөө японочууд нь болохоор ингээл гэл идэм байл. Тэгэнгүүт нөгөө монгол нь бүр өнгөрөөл яриад идэх юм шээ. Өстой ингээл тэгэл хоолууд ид дуусаад ингээ явсны дараа нөгөө орчуулагч нөгөө Япон эзэн юу гэж хэлдэг вэ? Япон одоо тэр захир. Энэ компанид энэ хүнд манай тусамж хэрэггүй юм байна. Яваад өгдөг чинь. Бүгдээрээ даруй байхад суралццгаая. Би хинбэ гэдгээ Христ дотор олж авах нь биднийг даруй болгодог. Библийн дагуух даруй чанар гэдэг бол бурхангүйгээр би хинч биш гэдгээ хүлээн зөвшөөрөх явдал байдаг. Би бурхангүйгээр хинч биш гэдгийг хамгийн ихнэ суур ойлголт. Бурхан үгүй бол би хинч биш. Би юу ч биш. Би зүгээр л хомхид тоос мэт. Бурхан байхгүй бол хэрэв бурхан намайг авраагүй бол би үрд мөнхөд галт нууранд хаягдж шатах тэр сул дорой нүгэлт тэр хүмүүн гэдэг хүлэн зөвшөөрөх гэж. Би бурхангүйгээр хинч биш. Өнөөдөр би амьд арцаач мэд мэлтийч. Өнөөдөр би энд байгаа нь бурханы нэгүсэл юм а гэдгийг ойлгох үед бидэд даруй байдал сурсан. Та тэгвэл миний одоо хийж бүтээж байгаа зүйл юу юм бэ? Пастор тэр мэрийг одоо би юу гэж болох вэ? Бурхан танд өгсөн ухаан, чадварыг та ашиглаж байгаа гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр ингэж хэлээгүй шүү би таныг хинч биш ээ. Одоо нэгснэ хинч биш гэж хэл гэдгээ бид хүлээн зөвшөөр. Тухайн хувь хүн дотроо өөртөө эзэн дотор ингэж хүлээн зөвшөөрч эзэнд итгэл дотроо өөрийгөө даруусгах тухай ярьж байгаа болохоос биш. Бид нар бусд хүмүүстэй хуруугаад чиглээд чи бурхангүй бол хинч биш байхгүй юу? Чи бурхангүй бол хинч биш байхгүй гэд хүмүүсийг шүүх тухай яриаггүй шүү. Энэ танд хандаж хэлж. Та өөртөө энийг хийх ёстой юм. Хүмүүсийг хараад хүн өөрийгөө юу гэж магтаж яаж яа тэр таны ажил биш. Тэрийг одоо хянах, зохицуулах нь таны ажил биш. Харин та өөрийгөө хараад би ингэж болохгүй гэдгийг л мэдэх хэрэгтэй гэсэн. Яг нэг муу мэдээ байна. Одоо өнгөрсөн би одоо 27 жил шахав энэ сүмийг би одоо 27 жил удирдах чинь шүү дээ амьд сүмийг. Би 27 жил энэ тайзан дээр номлож чинь гэсэн үг тийм үү? Тэгээ энэ үед миний мэдэж авсан нэг муу мэдээ баг. Та нарт дуулгах нэг муу мэдээ. Энэ бол танаас бардам зам хизээч салахгүй. Бардам зан танаас салахгүй. Энэ бол муу мэдээ. Бүгд хажууд донд хэлэхгүй. Надаас бардам зан салахгүй гинэ гэж. Харамсалтай санагдчихна. Йоо яадаг юм бэлээ. Ядаргаатай залбираад бол салчих байхаа гэж. Үгүй. Та залбираад бардам зангаас салждаг байсан бол бүгдөө бардам биш аль хэзээ болцсон байгаа юм. Энэ дэлхий чи улам гоё болсон байгаа шүү дээ. Дэлхий дээр байгаа 2.5 тэрбум Христ итгэж хүмүүс бүгдөө бардам зангаасаа салаад энэ дэлхийг чинь улам гоё болгоод нөлөөлсөн байх хэрэгтэй. Даанч тийм биш л те бардам зам танаас салах. Тэгтээ бас сайн мэдээ байгаа. Танаа санаж байна уу? Ямар сайн мэдээ вэ? Бардам занг ялж болдог. Бардам занг ялж болдог. Хичнээн бардам бодол санаа төрсөн ч тэрийг сонгохгүй байх сонголт танд байх. Тэр эрх чиглэлөө танд байна. Өөрийгөө ухаалаг гэж бүү бодоо гэдэг нь өөрийгөө битүү өргөмжлөө гэж.
Ухаан бодолтож бүү ихэрхээ гэж. Нэгсэнд өөрийнхөө дотор тэр ялалтыг байгуулаарай гэсэн. Мэдээж хүмүүс танаар бахархаж болно, хүмүүс танд баяр хүргэж болно. Тэгэнгүүт та бардан болчихгүй гэж айгаад л хүмүүсийг бити намаа магтаад ямар хэцүү ядаргаатай амьдтай гэж уурлаад байх хэрэггүй. Хүн магтвал баярлаа гэж хэлэх. Баярлаа. Гэхдээ таны дотор ямар бодол байх хэвээр вэ? Би бурхангүйгээр энд хүрэхгүй байсан юм аа гэж. Яагаад тэгэхээр эцэст нь явсаар хагаад бурхан л бидэнд амьдрал, амь насыг өгч байгаа. Эзэн надад өгөөгүй бол би энд хүрэхгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Даруй байдал. Энэ даруй байдал маань бидний хүмүүстэй өрсөлдөх хандлагаас маань өөрчилж эхэлдэг байна. Үүндээ бидний дэрс сууж байгаа хүн бидний өрсөлдөгч биш шүү дээ. Бид нар хэн нэгэн хүнтэй өрсөлдөөгүй. Бид нар өөрийгөө л өчигдрийн батвалд өнөөдрийн батвалд эзэн дотор илүү өссөн байгаасаа л хүсэх хэрэгтэй гэсэн. Ягс та өөртөөгөө л ажиллах хэрэгтэй гэсэн. Та өөрийнхөө хамгийн сайныг зориулах үед хинтээж өрсөлдөхгүйгээр та бүх зүйлийн оргилд гарах боломжтой гэсэн. Та ингээл сүрэнг хараад яавал би сүрэнгээс илүү болох вэ? Доржиг хараад энэ доржийн дэрд би өстой яавал би доржоос илүү болох вэ? Ингэж бодож ялангуяа бид ингэж өшөрхөж, атаархаж бодох тусмаа үндэ Бурханы бидэнд өгсөн тэр зорилгыг биелүүлэгч тэр замаар биелүүлэх замаар Бурханыг алдаршуулж бас Бурханы бидэнд тавьсан тэр оргил тэр амжилтанд хүрэх боломжгүй л гэдэг би хэлээд. Тэгээс мэдээж энд Бурханд итгэдэггүй мөртлөө дэлхий дээр байгаа хичнээн сая тэрбум хүмүүс байж амжилттай амьдарч байгаа. Бидний нүдээр харахад амжилттай амьдарч байгаа. Эд хөрөнгөөр дутагдж гачигдахгүй тэр бумтан саятангууд болсон хүмүүс өндөөл байж байгаа гэсэн. Гэтэл бидний зорилго бол тэр биш. Бидний зорилго Бурханы зорилгоор бид нар амжилтанд хүрмээр. Бурханы замаар амжилтанд хүрмээр. Бурханы зорилгыг бид нар биелүүлж амьдрмаар. Даруй байхыг ирмэлзээрэй гэсэн. Тэгээд баярлж буй хүмүүстэй хамт баярл, уйлж буй хүмүүстэй хамт уйл. Энэ бол цэвэр сэтгэлтэй хүмүүсийн л гаргадаг хандлага байна. Хин нэг хүнд атаархаад юм уу хорцсон хүмүүс ингэж өсөж чадах хүн баярлж ивэл яасан л гэдэг. Баярлж чадахгүй ягаад дотор нь дургу хүрээд шүү дээ. Энэ муу яхаар юм амжилт төрдөг юм. Цэвэр зүрх сэтгэлтэй. Тэгснээр бурханлаг зүрх сэтгэл хандлагыг бий болох хэрэгтэй. Хүмүүстэй хамт баярлж сурах хэрэгтэй. Хин нэг хүн шагналаа бол алгадаж сурах хэрэгтэй. Жихнээсээ шүү. Баяр сурах хэрэгтэй. Энэ дотор чинь тэмцэл байгаад бол оройдоо хуржээд бурхантай хамт сайхан залбирах хэрэгтэй. Эзэн минь ээ энэ нөхрийг шагнал авсан ч юм ингээд жигнэсээ баярлж чаддаггүй эзэн минь. Миний зүрхийг та эдгэж өгөөч. Залбирах хэрэгтэй. Өөрчилж өгөөч гэж. Тэгээ уйлж буй хүмүүстэй хамт уйлаа гэсэн. Тэ гашуудж байгаа хүмүүстэй. Гашуудлын хамт үр сурах хэрэгтэй гэж бусдтай. Тэгэхээр энэ дээрх зүйлс маань энэ дөрвөн зүйлс маань бидэнд юу хэлж байгаа вэ гэхээр итгэлээр амьдарч буй хүмүүс итгэлээ ингэж л харуулдаг. Хайрлаж, хөдөлмөрч байж, өш санахгүй байж, нэгсэндээ уучлдаг байж, даруй байдал суралцснаар бид нар итгэлээ харуулдаг юм аа. Амен. Бүгдээрээ босцгоё. Тэгээ бүгдээрээ итгэлээ бас ингэж харуулж бас өнгөрсөн жилүүдэд та ингэж амьдэрсэн баг. Ирэх жилүүдэд ч гэсэн итгэлээ ингэж харуулж амьдэрцгаая. Бид нар бусдыг хайрлаж хичээл зүтгэлтэй байж, хөдөлмөрч байж, бусдыг уучилдаг, өш хонзон үл санагч байж даруй байхад суралццгаая тийм үү? Даруй байх. Манай монголчууд нөгөө буулт хийхийг ер нь ялагдчихээн л гэж бодох гэдэг баг. Гэтэл үүндээ буулт хийх гэдэг бол ер нь хүчтэй хүмүүсийн л бас хийдэг нэг чухал чанар байдаг. Та нар ийм үг сонсч ирсэн үгүй нэг өөртөө ихтэй хүмүүс өөрийгөө батлах гэж оролддог юм аа гэж тийм. Энд очиод өөрийгөө хүмүүст хинбэ гэдгийг харуулах гээд байдаг. Байгаагаар л байдаг. Яг л нэг нүрээрээ гэсэн. Христ итгэгч хүмүүсийн хувьд бид нар бас яг үүнд суралцах хэрэгтэй. Бид нар яг нэг л нүрээр байх хэрэгтэй. Алдсан тэр нүрээрээ, онсон бас тэр нүрээр л байх хэрэгтэй. Тэ би ямар нүрээрээ гэж тийм олон нүр хэрэггүй юм тийм. Хэрвээ алдсан бол хэрэгээс би алдчихэ. Би буруу бодсон байжээ гэж.
Би буруу ярьсан байжээ. Хэрвээ онсон бол бурхан таларх. Баярлалаа бурхан минь. Мэргэн зөв шийдвэр гаргах. Мэргэн ухаан өгсөнд бурхан таларх хэрэгтэй. Та бүгд хамт залбирцгаая эзний өмнө. Би та бүхэн залбирт уриалж байна. Тэгээд та яаж юу гэж юуны төлөө залбирсаа гэж хүсэж байгаа вэ гэхээр би итгэлээ харуулж амьдрий бурхан минь ээ гэж. Би хайрын суралцъя. Би илүү хөдөлмөрч бай. Би үүгээр бурхан таныг би харуулъя эзэн. Би итгэлээ харуулъя. Эзэн би өш хонзон санахгүй бай. Та надад сургаж өгч. Сургаж өгөөч. Даруй байхад суралцъя эзэн. Би үнэхээр даруй байхад суралцъя. Бүгдээ эзний өмнө залбирцгаая. Халелуя. Халелуя. Бидний агуу хэдсэн мэн таны өмнө нэрн залбирanгуйч. Бурхан минь үнэхээр та саяны дөрвөн зүйлийг бидний амьдрал та бүтээж өгөөч. Та бидний амьдрал бүтээж өгөөч эзэн. Энэ дөрвөн зүйлийн дагуу бид амьдрахтан та бид сургаж өгөөч. Есүс та гайхамшиг бүтээг. Та бидний дотор гайхамшиг бүтээгч. Эзэн минь үнэхээр бусдыг болцодгүйгээр хайрна. Эзэн минь үнэхээр хичээл зүтгэлтэй хөдөлмөрч байна. Эзэн минь үнэхээр өш шонзон үл санагч байна. Есүс та бол бидний бүх зүйл үлээ. Оо эзэн минь та бидний дотор гайхамшиг бүтээгээч. Эзэн минь бидний дотор гайхамшиг бүтээгээч. Бидний даруй байхад та биднийг сургаж өгөөч. Бардам загяалтанда тусалж өгөөч. Халелуя Есүс. Хамгийн эрхээ нэгэ Бүгдээ эзэгээ багтан хүлцгээе. Бурхан дөө араасунгаа эзэн дөө тэр багтаа хүлцгээе. Ни бүх замуу таны ном бичсэн. О Есүс та бол миний бүх зүйл. Зүрхэж бас тэргээ эндрүү би яти ни бүх замуу таны ном бичсэн. О Есүс та бол миний бүх зүйл. Есүс, о Есүс, гайхамшиг бүтээгч. О Есүс, Есүс, о Есүс, хамгийн эрхэнд нэгэ бас тэрбэн би яти ни бүх замуу таны ном бичсэн. О Есүс та бол миний бүх зүйл. Араби оргон тэнда зүрхэж бас тэрбэн эндрүү би яти ни бүх замуу таны ном бичсэн. О Есүс та бол миний бүх зүйл. Халелуя. Бүгдээ эзэн алга ташин төвөнд талархцгаая. Тэмээ хийцэн. Та бидний бүх зүйлүүдээ Иесус минь тань баярлалаа Иесус. Эхэцэн бид нар яг энэ дөрвөн зүйлийг эх өдрүүдийн туршид эх цаг мөч минут бүрт амьдралдаа хэрэгжүүлсэн та туслаарай эзэн. Бид нар байнга суралцах хэрэгтэй байдаг эзэн. Үнэхээр хайрлал сурын эзэн минь хичээл зүтгэлээр дүүрэн бай эзэн. Өш хонзон үл тээгч бай эзэн минь.
даруй тэр хандлага дотор өсмөр эзэм. Өдөр бүр таны дотор сонголт хийж, таны үгээр зөв сонголт хийж алхаж амьдрахад та туслаарай. Танд баярлалаа Иесус. Бүгдээ ерөөлийг хүлээж авахгүй. Их эзэн таныг хамгаалж ерөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй байх болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэг хүү ариун сүнсийн нэрээр ерөн залбирлаа. Амен. Халелуя. Амен. Бурхан бүх алдран байх болтугай. Өнөөдөр ирсэн таахтай баярлалаа. Хэрвээ та анхудаа ирсэн бол уртлыг нэмдэг сууныг таныг үрж байна. Эзэн та бүхнийг үнэхээр ерөөх болтугай.